Сэлэнгийн хөвөнд эмээтэйгээ өссөн ч сэлхийн сураагүй орилохын сурсан гэгддэг Балжаа ах минь бага насандаа бусдын адилаар үе тэнгийн нөхөдтэйгөө шорон талбайд бужигнаж өвдөг тохоо хоёроо шалбалан хөлбөмбөг тоглож явжээ. Яг тухайн үед хөлбөмбөг тоглож явахдаа сургуулийнхаа хүүхдүүдийг зохион байгуулж хэд хэдэн баг болгон тоглуулдаг чамгүй менежер явсан гин. Улмаар дунд сургуулаа төгсөөд Орос хэлний багшийн дээд сургуульд орж эрдэм ном гэхээсээ илүүтэйгээр эрээн бөмбөгний сонин сайхныг Оросын сонин хэвлэлүүдээс уншиж Орос хэлний мэдлэгээ зузаатгаад авсан удаатай. Сургууль төгссөнийхөө дараагаар 10 гаруй жил ардын багш хэмээгдэж явахдаа олон шав нартаа Орос хэл заахаасаа илүүтэйгээр хөлбөмбөгөөл ярьж өгдөг байсан гэвэл буруудахгүй болов. Ингээд 2006 онд хөлбөмбөгийн бурхан тэнгэр эмээлийг хайрлаж түүнийг тайлбарлагч болгосноор өнөөгийн бидний мэддэг сön кодод Балжин тодорч ирсэн түүхтэй. Энэ хүний хөлбөмбөг сонирхдаг гэхээс нь илүүтэйгээр багш хүн учраас хинтээж илэн далангуй харьцдаг, хэний ч сэтгэл санаа байгаа байдлыг ойлгодог. Энэ хүнтэй ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг сайн мэдэрдэг учраас өөрийн найз нөхөд хүндэлж явдаг хүмүүсээ Балжин юмтай өдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулан илэн далангуй ярилцаж үзэгч түмэндээ хүргэхээр болсон юм. За Балжин юмтай өдөр эхэлж байна. Өнөөдөр манайд бол миний багш хамгийн хүндтэй хүн бостой өрөлцөн ирчгээд байж байгаа. Соёлын сэтгэлтэн Шагдрас өргөнгийн гүргэлзэр гэж. За энийг бол Монголын ард түмэн бүгд таныг бол дээр нь баг цолсон өгч байгаа. Балжин юмтай өдөр нэвтрүүлэг яваад ирэн баг 3 сарын шахуун нүр үзэх гэж байна. Анхны өдрөөс эхлээл танд урилга явууллаа. Тэгсэн чи та эхлээд тоглолттой байлаа бүхэн өргөнд. Бүхэн өргөнд тоглолт хийгээл бөө мөнгө олж аваад сая 2 сар гадаадаар явуулчлаа. Энэ талаараа ярьж өгөөч. 11 сарын сүүлээр би Герман яваад. Том охин Германд идэв. Тэгээ 2 дахь хүүхдээ төрүүлээд тэгээ 2 сар гарын ачцээгээ хараад. Наслахын буян байл үзэх юм даа нэг сайхан. Тэгээ их сонин. Зээ ингээл сайхан төрөөл маргааш имлэгээс гарна гэсэн чи би учиргүй ноён сардгийг нэг сэтгэл өрөөд сайхан юм даа гэж бодоод тэгээд би нэг тийм шүлгэлсэн арман бичсэн. Арман ч яг одоо том хэмжээний бүтээл. Одоо хэд хоногийн дараа үзэгчтэй цагаан сарын өмнө хүрнэ. Тэгээд тэр нь юуны тухай юм бэ гэвэл энэр энэрхүйн тухай. Хүний эцэг их болохын зовлон, хүний өр болохын зовлон гэж бас нэг ертөнц байна надад тэр чинь. Бид нар зүгээр төрүүлдэг, гаргадаг, хүлээж авдаг гэж хараад байдаг. Чигтгандаа бол их Монголыг томог ёс оруулсан. Тийм биш ээ. Санаас. Одоо тахгүй гарна. Тийм сантай байна. Өөхөтэй зуны ядаг шүлдэрээр нь хөлөөн гойдог. Хүрэн толгойн айдсан шавхаагаар нь хоолойхон гойдог. Би Монгол орнд байдаг. Саяхан би нэг 5 дугаар хийгээд өөрийгөө ер нь нэлээд том ярилцагч болж гин үү, хөтлөгч болж чадах нь үгүй юу гэд гомбын зол жаргал гэдэг хүн рүү ярьлаа. Тэгсэн золоо хурдаас ерөөс ганцхан хариулт хэлж. Чи гүр газар гэж мундаг том багштай байж над руу юугаа хийж ярих нүдэг гэж. Хайрын ер нь аль нь том юм бэ? Би гайхаад байна. Тэр ярилцлагын хэцүү тийм хэцүү гол. Хэцүү амар хэцүү. Танд хүнийг авчрахгүй бол би бол тэгэл ерөөсөө бүр тагш байхгүй болчихно гэсэн. Яа надад хариулахгүй байж болно би 200-аар дугаар хийсэн бас хэцүү дээ шүү. Тийм бас хэцүү. Тэгээд ер нь гоё л доо хүнтэй ярих сайхан шүү дээ. Энэ нэг ингээд ярих гэхээр асуух гэхээр урдаас ингээд зүгээр шууд асуух гэж байгаа юм мэдэрж яриад байдаг хүн бас нэг хэцүү юм тийм ээ. Асуугаад байхад дуурдаг нь үстердгээ өгч ганц өгүүлбэрээ тэр гэж суугаад байхад энийг ер нь яаж балансыг бариулах ёстой юм бэ? Тийм юм зүгээр тийм хөгжлтөөнүүд их байдаг юм. За би нэг ярилцлага нэг хүнээс авсан чи ганц хөвөл хариулдаг. За одоо сайхан амарч гин үү да гэсэн. Сайхан. Хэдэн жил одоо хань хариулж гин үү? 9 жил. Юу ч ганцхан үг. Тийм ээ. За энэ сайхан бистээ сүргийнхээ бэлчээгээр наан би чи зүгээр адууны хөлөөр өмөр харахгүй сарны алагмарны тороноос үр хаяараа сайхан нутаг юм аа. Тийм. Тийм. Ерөөсөө тийм. Их зовлонтой. Нэг хүнээс ярилцлага асуух гал асуудал тавингууд. Тэ. Цаашаа гаргаад ирсэн. За. Энийг асууна гэж өөрийгөө уншиж байгаа юм чинь. Зарим нь хайт намсагчаа винаар 9 жил ингээд шууд. За ингэ бодоо. Ингээ гарч байгаа байхгүй. Янз бүр. Эсвэл зүгээр асуулахгүй яриад идэх хүн байна. Харин тийм. Тэгэхээр найруулагч цагнаад ах юм. Чи сонсогчийн үүрэг гүйцэтгэлээ юм асуунда тэрийг асуунда гэж бодж итэл ингээд асуулахгүй яриа яваад байгаа бох. Асуу жилээтэй. Нэг юм санаа бий. Тулалдаа наахан тулалдаан болж хахад цаана хүн загас барьж ирсэн тухай. Тэгэхээр загас барих гэдэг юмыг амгалан тавин бодох
Юмыг хамгийн уужуу тайван бодох тийм шалтгаан байдаг юм шиг байгаа. Чухамдан арслан амгалан байна гэдэг бол байгаль дэлхий өөрөө амгалан байна гэсэн. Би танаас нэг юм асуу. Та хэдин хэлтэй вэ? Гадаадын хэл. Би зүгээр орос хэл жаахан би зүгээр юм байхгүй. Англиар бол деклараци л өгнө илүү чадахгүй. Тийм. Тий. Таныг Зимбабве хэлтэй гэж би хүнээс сонсон. Та их том их дэлхийн арга хэмжээндээр та Зимбабвегийн ерөнхийлөгчийн хэлснийг орчуулсан гэд тэгээд тэр хүний муудлаа юм. 1989 онд дэлхийн залуучуудын 13 дахь фестивал болоод Солонгосын 5 дугаар сарын 1 гэдэг зингэлд хүрэл ингээс за өөрөө тайлбарлагч хүн мэднэ. Тэр олон улсын тайлбарлагчтай ингээ мөр зэрэгчээд төрийн талбай урдаан тавьчаа сууж байгаа бол огшгоор шүлдээ. Тэс ингээ яг зингэлд хүрэл ингээс. Тэс миний амьдралдаа хийсэн хамгийн гоё юм тэр сэтгүүлч болол. Тэгээ байсан чинь манайхан чинь нөгөө тэрнээс чинь нээлтийн 10 минут амжуулна. Тэгтээ чи хамтлагийн бүтгэнд ороос очих гэхгүй юу? Хой солонгос нарийн шуун дээр ингээ 5 юм өгнө. Нэг шат хавар нэг нь аваад нэг шат авсараад яг тэр тайлбарлагчийн үнд нэрэхгүй юу? Яаж яжсэн жил одоо 7 яг давхцаал бихнээ сонсож байгаа нүгүр газар сонсож байгаа бихнээ сонсож байгаа нүгүр газар сонсож байгаа гэдэг. Би нөгөө унтраагаа сонсож байгаа гэсэн чинь за адья дарга ирсэн намын төрөө зөвшөөрсөн шүү. Шууд дамжуул гэсэн амжилт үсээ эпир гарлаа гэхгүй юу? Амжилт үсээ гэдэг эпир гэрээсэн. Хуаалах гэж байгаа юм шиг. Чи 4 цаг шууд дамжуулах болсон. Би бол 10 минут авна. Кимирсэний яриг орчуулгыг бэлдсэн тэрийг дамжуулна. Тэгээ Монголын юу залуучуудыг орж ирэхээр нэг хэдэх үг юм л юм байсан байхгүй. Эрхэм хүндэт үзэгчтэй дэлхийн залуучуудын эдний 13 дугаар их наадмыг бүгдээр нь чарлсан Солонгос улсын 5 дугаар сарын 1-ний цэнгэлд хүрээлэнгээс олон улсын сансын холбоогоор шууд дамжуулахад бэлэн боллоо. Өнөөдөр гээд ингээд явлаа да. Тэр жагаа бэлдсэн. Тэгэл дараа нь ингээд ингэсэн чинь Зимбабве ерөнхийлөгч үг хэлнэ л гэж шүү. Шууд явж байгаа. Ямар ч арга. За. Тэг би бодохгүй за. Монгол Зимбабве хэл мэдэх юм байна. Энэ Зимбабве дэлхийн залуучдын их наадмыг сөндлөөд гэж лав ярихгүй байна. Тэгээ тэр биш дивизн империализмын эсрэг мэсэг сүртэй нэртэй байсан чинь. Тэгээд явлаа. За. Эрхэм хүндэт одоо энэ нутагт ирсэн дэлхийн одоо өнцөг болонгоос ирсэн залуучуудаа манай гарагийн энгийн хэрэглэгч хүмүүсээ хүндрэлтний хавар бүх сүмийн дэвшил итгэлсний баталгаа болсон манай гарагийн залуучууд инхүү зурлж хүндрэлтний толгомдсон асуудлыг дурсагдаа. Дуусгүй. Их наадмын ажил амжилт хүсье дуусгая яриад. Тэгсэндээ сүүлдээ болоод нөгөө их наадмын хөтөлбөрүүдийг авч туулаа. Их наадмын өдрүүдэд тийм арга хэмжээ явж байгаа бол тийм мингэж нийгмийн толгомдсон асуудлыг ингэж байгаа бол үнэхээр энэ хүндрэлтний ийм асуудал яа. Тийм ээ. Бид нар дээрээ нэг настай дэлхийн хэмээ ганцхан гарагт амьдарч байгаа гэж дөрөв үстэй холбоогоор манай найдагч. Гүрээ ойлгож байна бид нар дууг намсгасан ойлгож байна. Наа Зимбабве шүлэг бичдэг Зимбабве биш үү? Уянгалах гэж аахгүй юу? Дээрээ нэг нартай дэлхийн хэмээ дайдаг гэж арай уянгаж байна надад. Ойлгож байна. Чи тэг яваад гэсэн. 20 минут ярьж байгаа чинь. Тэр бүх юм хамаад. Тэ? Бүр сүлдээ зурж ярихгүй болохоо өчөж байгаа чинь. Тэгэж нэг Зимбабве болсон байна. Хамгийн анх ямар бурхан тэнгэрийн ад завшаанаар тайзан дээр гараад ирсэн бэ? Бүр оюутан цагаач ярих гэдэг юм л та байна. Тий биш нэг сургууль явахдаа өдөө ганцаар юм ярьдаг хөхтэйсэн шүү дээ. Моринд явахдаа. Биш ганцаар ярьдаг. Тий. Тэгээд тэр нэг ярьдаг юм чи явсаар байгаа. Тэгээд би ч утга зохиол ангийн оюутан. Тэгээд ер нь би чинь одоо ер нь бараг л 9-р ангиас юм хөтөлсөн юм шүү дээ. Тэгээ бүр сүулдэ юм болцсон. Тэгээ дуртай ч гэдэг юм уу. Тэгээд нэг тийм одоо тэр нэг юм аа нүдэндээ харанч гэдэг юм одоо энэ ярих хөтлөх юм да хайртай юм да. Тоглолтын дөрөхөн өмнө ингээл зүрх амар гарчих гал одоо хөтлөхгүй л үж яхад нэг тийм үе танд мэдээж байдаг л байсан баг. Тэгэхэд та ер нь яг за би ингээл гарлаа та гэхэд бол ер нь одоо яавал танд их гой санагдах уу ер нь? Би биш дээ. Тайзан дээр мөтлөхдөө нэвтрүүлэг л хийж чаддаг юм да тайзан дээр мөтлөхдөө. Яг ингээл одоо пампар дугаарч юм уу тоглох хэлээ шүү дээ. Яг тэр пампар дугуулахад бичиг өмсдөг. Тэр болтныг загиад байгаа яваад идэх. Том тоглолтод яг өмсгөр ордог байхгүй. Уцс. Яг өмсөөл гаргаад ордог. Тэг чи орно шүү дээ. Орж юмд орно шүү дээ. Тэгжээж ордог байхгүй. А тэгээ хоёр дахь нь бол яг бай. Жаахан даруухан биш үг байж болно. Хоног мэрэгжлийн хоёр хүн ярьж байгаа учраас хүмүүс юу гэж хэлнэ. Энэ хүмүүс намайг сонсох хэрэгтэй л гэж гардаг. Тийм омог гардам. Яана гэж гарах юм бол 2000 өнөөс яагаад дуурч чадахгүй шүү дээ. Эдгээр бүгдээр намайг сонсох хэрэгтэй. Би бол одоо атман гэсэн маягтай. Хөтлөгч хүнд бол хамгийн өндөр түшиг нь одоо ингээд хөлбөмбөг та тайлбарлаж яхад таны хамгийн өндөр түшиг нь бол тийм ээ тэр намайг тэр хүмүүс сонсож байгаа гэдэг сэтгэл
эргээд тэнд сонссон уран мөр маргаж тань руу ярьдаг хөөш. Тэгээ яасан бэ? Одоо яах вэ гэж байгаа тэр амьд сүлжээчил бид нарыг авч явдсан шүү дээ. Өвөлжиг тойсон улсын ориг л бүгд өндөр. Өндрийн дундаас тэхийн зогсоол бөөрч өндөр. Өвөлжинд буугаад ав хэсэг зур ан хийлээ. Өвөлд бэлтгээд айлууд хэсэг зур ажил хийлээ. Челси аврагуудын лигийн финалд хожигдоход нь ганданд анхны номон шулсан таа юу гэдэг. Өнөөгөө дөрүүлэхэд нөө 12 онд дөрүүлэхэд нь уншилсан. Би таныг 2008 онд Манчестерт Москвад хожигдоход нь уншуулаад дөрүүлсэн дөрүүлэхэд нь. Хамгийн тэр үнэн. Би зөвөрөөд очиад бичүүлсэн байна. Юу тэгээ хэлж бичүүлэх юм? Челси гэсэн. Тэгэхээр тэр лам юу? Челси гэж биччихлээ. Уг зөв биччихнэ. Би Челси гэсэн шүү дээ. Манай хамаатны юм байгаа юм. За болгоё. Одоо ном уншиж байгаа гэсэн. Тэгээд дөрөг миний хамаатан болсон уу тэгээд болсон та. Нэр уншуулсан. Айгуу тийм сэтгэл хөдлөлт хайртай юм да тий. Уншуулч юм санагдаад байгаа юм чинь. Ер нь би танаас асуухад энэ хэр сэтгэхүй хоёр яг хамт байдаг гэж энэ дээр та юу гэж тайлбарлах вэ? Гарцаагүй шүү дээ. Энэ хилмигээд олонгоо улс бол маш хурдан сэтгэж байгаа. Сэтгэн маш хурдан сэтгэн. Хүнтэй хэрэлдэхтэй хүртэл маш хурдан сэтгэн гэж. Тэгэндээ давхар сэтгэн шүү дээ. Аргагүй сэтгэн шүү дээ. Одоо ингээл юм хөдөлж яхад ардгаа 3000 давхар бодож хөдөлж байгаа шүү дээ. Эрхэм хөдөлжтэй дадаа гэхдээ ард ууч ирээлгүй эрийг зарландаа гэж хөдөлж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм ээ. Бүх юм тэр намайг харж тэр ингэж хэндэд гэж бодож байгаа шүү дээ. Нэг уртын дооч чуулгын дооч өдөө ингэж сингэлдэ. Уртын доо ай зөхөө тэр хүн бидний тавана гэж хэлсэн. Өөхөө орлого болж байгаа. Бадарч байгаа шүү дээ. Хай тэр хүн бидний тавана гэж хэлсэн. Тэр шиг нэр бид нар ч ингээд юм хөдлөө нөгөө юмхаа иритмик сайхан болох гэж янз янз бодож шүү дээ. Заавал ингээд уршаа бүх юм ярьж байгаа мэтэл заа одоо чи нийтээр иритм тэрийг гадаар тэрийг хөдөлж иритм яг одоо энэ босгосон дээр нь яг муухан номер зарлцдаг юм бол тэр гэх тийм ээ. Их мэдчихэд юм шовтон бодож чадгаа хэрэггүй тийм. Тэр муухан номерыг бушуухан шиг боссон иритм гээжгүй. Тэгжэл төсгөлнөө хин жавхлын ирэх нөгөө ирэхгүй тэрийг тэр юм хөдөлж байгаа мэтэл өөр юм бодоод байгаа байхгүй. Гэхдээ ер нь зүгээр бид нар тийм хэлмигээ заламгайдаач биш. Зүгээр энэ өгүүлэх урлаг гэдэг чинь хүндрэлтний сэтгэн урлагчтай. Би хайртай болоод өмөрдөг боломж судлагдсан шүү дээ. Та хариулахгүй ч болно нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын зочноор Улсын их хурлын гишүүн Савдангийн Одон Туяа. За та бол одоо сэтгүүлч. Би одоо таныг энэ сэтгүүлч гэдгийг чинь болуулаад одоо хоёлаа тайлбар руу орж ирнэ. За морины тайлбар. Таныг бол ерөөсөө наадан болохоор одоо миний аав ээж нар бол ерөөсөө хэний мөр дөрүүлэх үү гэдгийг хүсэн хүлээдгүй гүр узрыг юу гэж ярил би өвлөх хүлээ гэдэгтэй бараг бэлдээ сууж идэг байсан. Хэдэн оноос хэдэн жилийн хүртэл тайлбарлалчлаа. 94 он 94 5 оноос нэг 98 9 он хүртэл мэрж яах ядарсан. Сүүн амьдралын дэшэд доош орох юм байна шүү дээ. Уран бүтээлийг. Тэгсэн чинь надаас нийтлж баабар годомжинд таарад юу нэгөр юмгаа гэсэн. Чи яга зурагтаар ардгүй. Ээж зурагтаар гаруул нэг уйлхан шин гэдгийг гэхгүй юу. Тэрнээс том урам гэж байх уу те. Айгу баярлж байгаа чинь баабар тэгж үнэлдэг юм байна гээд. Чинь 7 хоногийн дараа шог зогоос цогтой нэг юм ганц барьсан зурагтай өвгөн суудсан. Туучиг өрөөзөр хайчив. Долимшин сүв битүүрх нэгэд тавьсан байхгүй. Би согтод айгу баярлаа. Та нар баярлаа гэж хэлсэн л те. Тэшин дамаас босоод ирж байгаа юм чинь те. Би үл энэ хийдэг юм да хайртай. Би зурагтаар гарах гэж юм уу тийм ээ. Илмгээ тангаа үзүүлэх гэж энийг хийж байгаа юм биш. Соёлд нөтөлж ирсэн шүү 1974 онд би. Тэгвэл тэрнээс хойш 74 онд би телевизэд 18-ын клуб оюутан байхдаа хөтлөж ирсэн. Тэрнээс өчний юм хөтлсөн. Одоо би энэ хөтлөж байгаа хийж байгаа юмдаа хайртай болохоос зурагтаар гарах гэж яарад байгаа юм биш. Тийм үү? Улаарад байгаа юм биш. Энэ юмдаа би зүрх сэтгэлээ өгчдөг байхгүй. Бүр байж чаддгүй, уйлдаг. Ингээд тэсдэггүй. Одоо би ингээд морь арна мэд үү? Сайхан мэрэгсэн сайхан залуучууд тайлбарлаж байна. Би зүгээр ингэж боддоо шүү дээ чинь. Нуус хэлгээд. Одоо энэ морины уралдаан сайхан болно гэвэл бид сайхан болгоё гэвэл үзэгч талдаа шүү дээ. Оюнбаатар битрийг хамт суулгах хэрэгтэй. Би санал нэг байна. Тий. Ягаад гэвэл уянгийн ажилтныг би хийгээд Оюнбаатар морио мэдхэд бол үзэгч 100% таашаалаа. Би ингэ тайлбарлаж яхад боддоо шүү дээ. Ингээд энийг ингэ тайлбарлаж яхад шүү дээ. Шулуун сэтгэлээ дахилан чулуун нүслээ яхавтай чонын хямар дээр хүн байна. Чулуун ачир зорлож байдаг гэдэг шиг. Нэг аавын хөөнөл ядар шорон сууж байгаа. Гэтэ баярын өдөр зорт үздэг бид нар. Гэж хүртэл бодож тайлбарлаж байсан нэг тийм хөсөлзөөл хийсэн гэж. Тийм ээ?
Сайн тайлбарлаж чадахгүй л дээ зүгээр сэтгэл зориг хүсэл юм байхгүй. Зүрх сэтгэлээ зориулсан хүн заавал нэг газар нэг хүнд ойрхон юм хэлдэг юм шүү. Хаа нэгэн газар нь зуузайхаршуулсан 3 сумын морд ижигсэн юм шиг суман дэлэрэн гайхуулж бүгд оргон батантай хөлийн 2 асар хичээн синхэрсэлгэд хээгэн гээтэл дэрвэхэд. Заанга ямар ч байсан телевизийн салбарт хүч үзээд явж исэн Гүр Базар гэдэг хүн залуу хүний амь кинонд тоглоод эхэлсэн. Кино жүжигч ингэж таныг цолж болно. Би ч таныг хөтлөгч, яруу найрагч, тайлбарлагч одоо кино жүжигч гэсэн Хүн ингээд ямар нэг юмны өндөрлөлт юм уу нэг өөрийнхөө сонирхсан юмыг олох гэх бол янз бүрийн юмрыг үйдэн шүү дээ. Тэгж жоод нэг юм барьж авдаа шүү дээ. Би ичихгүй тийм хөхтэйс шүү дээ. Багшин дэдийн монгол хэлний ангид орчход кино драмын хичээл ярьсуудаг байлаа шүү дээ. Ихэнх цагаа. Кино драмын миний үед төгссөн хүмүүс мэднэ. Тэний хичээлээр суудаг. Би дааж орч чадаагүй энэ л орхон шиг. Чирхэд очиж алиалагчаар шалгуулж ирсэн дээ юушгүй дээр. за Тэгсэн дээ юушгүй. Начиж араач алиалагч юм нэг бодсон уу гэ. Тэр чи мэдээж шүү дээ тий. Надад тийм нэг юм шалгуулж байгаа чинь төрийн шагнал нөгөө эмэгтэйчэн дээ юушгүй дээр ороод би одоо багшин дэд оюутан би алиалагч шалгуулъя гэд өрөөнд юм хийгээд байгаа юм чи юм уушаад цэндэж байгаа соёлтой. Миний хүч алиалагч арай биш юм аа. Уу яах вэ чи багшин дэд төгсдөг житэл болно вэ? Тэг чамайг өмүүлэхгүй энэ тэргээд Сэйгээ чинь багшаа гэж 2 хоног дагаа шилээр гээд авчигөө шав ороод энэ тэр тэгж яваад тэгж явтал чинь одоо ардын жүжигчин киноноор чигж сураачин кинодаар маа ингэж багшилдаг байсан. Чигж би хуурдаж өрөөл уншдаг байхгүй юу. Тэгсэн чигж туга чигж суран аюу магтаад сэтгэлд нь таалагдсан моноотой нэг уулцсан чи ингэ аль нутгийн хөгдөг нэг сайхан өрөөл энэ тэр тэнгуү чигж сурах гоцсон. Чигж сургаа. Таны энэ тоглолт. Тэ? Шууд дагаад ойлгож чинь. Тэгээд дагаад байсан чинь намайг их хүрдийн намгт авчирсан. Их хүрдийн намг жоохон ашигтай гардыг ингэж ядлуулж байгаа. Тэгээд яг хойд нь гарч лээ. тэгээд тэр чинь тэгсэн чинь хойд нь жигзрэнгаа бодсон юм энэ нэг гуугаад байсан чинь энэ бас энэ юм байна уу гэж бодоод хүний амьд их олон хөлтөд шалгаж намайг авсан. Тэр чинь отмогийн жесттэй дүрштэй бүр ийм өрттэй би чи хөдөөнөөс ирсэн тас Монгол. Тэг яагаад тэр сонгож авсан мэдэхгүй. Тэгээд хүний амьд би хүний амьд хайртай ашлаахан болсон. Цэрэн дав одоо ээлтэй кино. Цэрэн дав Төмөрбаатар бид 32 оюутан тоглож байлаа шүү дээ. Тэр цэрэн дав өнөөдөр ардын жүжигч. Төмөрбаатар гавьяа төрийн шагнал би солингоо сэтгэлд. Тэр киноны ивэл бидэнд их. Эсвэл зөв өдрөө зөв мотор дуурахад очив шүү. Тийм ээ. А тэгээс би зүгээр өөрөө сүулдэ анзаараа за энэ биш юм байна. Энэ бол миний хийх ажил биш байна. А зөв урлаг дарахын тулд тэр урлаг гэдэг юм чинь сонирхож хамаагүй явжсан юм би. Арайч гашилсан ус уух болоогүй байлгүй. Юу ч гэсэн алтан шооны нөх мэднэ. Ахын нэг үзээтэй. За яна. би таныг бижик өмсөх зураг нэг дууны 2 3 дугаар адгийг өчсөн гэж сонссон. Та тэрийг мэдтгүү би бодлоо сонссон. Монголын үнэртэй салхи үнэн байна. Тэр чинь соёс сэрээд багшилж яахгүй юу? Тэгээ сэрээд бид тэр өрөнд нашаад хоёлаа сэрээд хөгжимтэй гол би суугаад хоёр энийг магтахгүй юу? Над чигч том зууны яруу найрагч байхгүй болоод сэрээд чигч мундаг хөгжимч юм байхгүй болоод хөгжим одоо энэ гоё яаштай гэдэг. Дарарири ингээд сонсохгүй гоё. Гүнжэнхэн чимээ дарарири гэж наадах шиг биш та. Монголын үнэртэй салхи гэдэг байхгүй юу? Тэргээд те. Яаж тэр үгийг олж байна? Бууж яана үсэр бууж байна нэг батаг ингээд те. Батгаа толж удаг матгийн зингэр салхи миний амьсгалаа тэргээд нэг толгой нэг 4 бүрийн чинь аяларчсан. За ингээд алуулчихгүй юу? Бид нар чинь тэгж бас юм л те. Дон тим юм би. Зүудмэн дөөрөөдөн зүрхэн дараад нэг сэрчмагийн дуу шүү дээ. Тэр галтуур биш сэтгэл зарвал 10 хон жижуулна 10 секунд чийжүүлнэ. Сэтгэлийг зарах нь болохоос шүү тийм ээ. Тийм ээ. Сэтгэл зарахгүй 10 хонсон сэтгэл зарсан 10 минутанд дээр үж магадгүй л дээ. Тэгээ авяас чадвартай дээ биш. Тэгээ сэрчмагийн тэр дуу гэж эргэж дуу ярина. Шүн намайг залуучууд дууд. Жүжигийн доолох гэдэг. Та хүрээ тэр. Нэг цагт очлоо. 16 нагч дуучдаг оруулсан. Тэ? Свинг гэж зааж байгаа юм хүн агуулгын сонсож байгаад зүүд мөн төрөөд байна зүрхэн дараад байна. Болж ирэхгүй. Цаа сэрчмаг оруулах надад хоёр мөрөн дээр би үлдсэний бичигээд бичсэн шүү дээ. Одоо энэ нэг сэрчмэг гой дуудаг шүү дээ. Зүүд мөн төрөөд байна зүрхэн дараад байна. Намрын хүүдэр бороо мэнэ. Над дээр яхан асахгүй чи авдаа гэж. Зүрх минь
Тэгээд битээ хайцсан зэрэг дотор. За. Тэгээ хайцсан байсан чинь би нэг өдөр бас нөгөө галт уурш гэдэг юм уу найз нөхөдөө туслаад нэг юм хөтлөлөө нэг сагдагийн байгууллагын криминал засгийн хамтанд оё болоод өөдөн л таныг нэг хүн асуугаад ирэхгүй юу? Тохиолдсон чи хэрэг зогсчих. Цааш нүгрэх. Би таныг хөтлөе хайл. Бааларлаа яасан гэсэн чи би нөгөө гэж аян хийгээд 16 хийгээд яг үлэн болгоцсон. Өнөө шин 12 цагт гарахгүй. Маргааш нөгөө энэ бүтэн сан жавхлан талбай дээр 900 тоглох гэж. Одоо ч болохгүй. Боингийн жагаа чинь санаалсан шүү дээ. Боингийн жагаа юу гэж байгаа гэдэг. Тэгэхгүй юу? Тэгээд хоёулаа шууд таксидад очлоо. Жавхлан хөөд ирчихсэн. Тэгээд ерөөсөө нэг сонсоол тэгээд яг одоо жавхлан ч хэлэх баг. Сэрот ч хэлнэ. Зүгээр би шууд бүлтэн дээр зохиосон. Мөр нөгөө л. За нэг авт тэгэл явсан. Үүнийг л гайхамшиг гэхгүй л өөрөөр нь. Үрэн үлдээд үсэх нутгийн зингэр насаан гэх юм. Миний амьсгал миний аймаа гэж. Тэгээ ер нь яг сэтгэл хөдлөөд юм уу онгод ороод гэдэг юм уу сэтгэлийн хандуулж чадвал хугацаа бол тийм одоо юу биш шүү дээ. Хайргүй 40 жил амьдрахаас хайртай 10 хон жолно гэдэг шиг тийм ээ. Тэр сэтгэл байвал тэрний хугацаанд их багтаас байдгүй шүү дээ. За гүрээ аха манайх зочдтой халуун хоолундаар дайлдаг бол одоо энэ ном байна. За. Тэгж айлд очиж хүндрүүлдэггүй. Миний нэг онцлог. За. Монгол Европолтой бисүүд ресторан 100 машины зогсоолтой 100-аас 150 хүн хүлээн авч бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэлт баярын захиалга авч байна. За ингээ манай бисүүд рестораны мастер тогооч нар маань бол одоо танд энэ сайхан буузыг гүрээ ахтайгаа ярих нэр үнэхээр сайхан байна. Би бол ерөөсө дугармаарчгүй зүгээр ингээд сонсоол гадаадаар их явсан буузаа сансан байж магадгүй тий. Герман явж ирээд буудаа сонсчтай шиг томроод гэж сайхан л да. Энэ ичээд ярьдаг юм уу? Ичээд ярьдаг юм. Ичээд ярина. За. Ичих юм уу зүгээр. 2017 оны 2 дугаар сард ашиглалтанд орсон гэрээс гэр дурайтай 5 дахь бэлэглэх орон сууц хэлбэрийн UB сүйц зочдбууд л таныг урьж байна. Гүрээ ахыгаа ирнэ гэсэн сургаар би чи одоо нөгөө бамбуу шивэн боон дээр очлоо бас таныгаа бас хүндлэхгүй л ерөөсөө болохгүй юм чи. Энэ нэр нь бас идээд засахад өнгөтэй, идэхэд амттай. Ерөөсөө хэвэр шар тусан одоо ерөөс хамаагүй одоо ер нь давуу чанар ихтэй юм аа ерөөсөө. За ингээд тэглгүй ах уу 100. Бууцны амтул одоо сайхан байв уу? Сайхан байв. За. Ер нь танаар бага насны чинь ээжийнхэн тухай яг энэ талаар ерөөсөө яриулахгүй гэж бол одоо чаддгүй маа би ерөөсөө заавал нэг яриулмаар санагтаад. Яг одоо энэний тухай ярихад их дуртай байна. Таны асуултанд. Ягаад гэвэл би одоо ингээд ойрын нэг сар одоо тэр нэг ээж энерхийн тухай нэг юм ингээд сэтгэл төглөөд байна л да. Нэг юм номог байна. Үйл явдал. Нэг 30 орчим насны хоёр хүүхэд төрүүлээд хоёулыг нь алдчихдаг юм. Хоёр хүүхэд нь хоёулаа 5 настайдаа ингээд хүн болж чадахгүй тогтдог байхгүй. Эхнийг 5 нас үрээ дараагийнх нь 5 нас үрээ. Гурав дахь нь авгаан та хөл хүнд болдог. Тэгээд нөгөө хоёр чинь айн үстэй одоочд. Охин хүүхд ирүүлгээр нь дахиад хүү заяахаа өгсөн чинь дахиад хүү заяачдаг. Тэгэхээр зэрэг ландаар очдөг. За одоо охин гэдэг хүүгийн төөрүүл тий охин болвол та хоёраа хажууд нь хүү заяа нийл гарвал тэгэл дэрэгдээс нь явчихна гэдэг. Тэгээ нөгөө хүү чинь охин болгоод шүү уйзэр чөнд нь сүү жиг зэргүүлээд унган хар дайханд нь самшиврыг оруулаад ингээл охин болоо охины тоглоомд болоо утсаарүүлэл ингээл явсан чинь 18 хүрээд эр гэдгийг мэддэг. Эмхтэн хүнтэй ингээд зөрчдөг. Тэгэнгүүтээ гизгийн тас огтлоо гэртээ хийдэг. Тэгэхээр нөгөө ээж аав үеийн сурагтаа хөтлөхтэй ихтэй үзэгдэхгүй баяртай тий мөлтгөж ирээд мөн биеийн үзүүлээд ижигээ гомдох нь тийм ээ тэгээд хөгөө явуулчихдаг. Одоо миний хөөг эргэж ингэж битээр ижи авдаг гэдэг. Тэр хүнийг ч гэртээ ирдэг. Тэр
Шилээ хулгайч болоод зүсэн зүйл юм үзээ. Ээж аав нас нөгөө дуусаар байгаа дуулдаг, айлсаар аяархан болдог шиг ингээд үрэн санаа битгэрээ сүлдө зүүдлээ. Их тийм болдгийг. Миний одоо бичиж байгаа энэ зохиол тийм. Эхүрийн хэлбэрлэлийн тухай. Хүн орчлонд гурван ертөнцийг дамждаг юм байна. Нэг ертөнц хүн байх ертөнц. Тийм ээ билж. Ямар хүн байх, уулгчин байх, дүүтэн байх, хаан байх нэг ертөнц энэ үл. Хүн байх өөрийнх нь бодгалыг. Хоёрт нь эцэг хүний эцэг их байхын ертөнц гэж нэг юм байна. Эдээ хэцүү. Тийм ээ? Гурав дахь нь хайрын ертөнц. Энэ гурван ертөнцийг нэгэн бие дээр хүн авч явдаг юм байна л да. Тэгээ эндээс би энэрхүү ертөнцийг авч байгаа юм. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл би жилдээс оруулж, аав ээждээс оруулж байгаа. Яг миний ээж аав надаас өмнө хоёрыг алдаад би ганц айлын ганц өгсөн байхгүй. Мөн чаргалж өсгсөн доо. Дэлхийн үнэлсэн хярунаар дүнсээ уулзуул алхам. Бүхий эсхийн гурлян өрхтөн бүгд наримт хулсын төрийн дуулал эгшгэлнэ. Бид нар зүгээр хүүхэд гардаг, хүүхэд ачаа үздэг гэдэг нэг тийм юугаар ойлгоод шатараалж ойлгоод байгаа. Гэхдээ тэрий чинь буй болгох гэд маш их зовдөг, маш их тэр эцэг хүний их хүний энерги гэдэг ямар аймаар юм бэ орвоо. Ийм домог одоо ингэдэггүй бол одоо яана гэж бодохоор яг жамаар юм шиг боловч эн чинь. А тэгэхээр би тэр утгаа яагаад байдаг гэж энэ армаа ингэж энэ зохиол армаа юм уу том хэмжээ хөвтлээ сэмч үтсэн ижигээ бодож үзсэн юм. Миний ээжийг зүгээр л гэрт нэг тийм зүгээр би мотал өгсөн байсан шүү дээ. Харин ч уртнаас үүдээ бараа 1999 онд болсон. Тэгээд одоо би бол ямар нэг онгод авахаар ижигээ барьж л авдсан шүү дээ. Дандаа ээжээ гэж бичиж байгаа. Тэгэл дараа нь шүлгэрчдэг. Ижидээ хайргүй өнгө юм байх уу? Одоо үдийнээс их сан биш одоо шаргалчлаа шүү дээ. Илүү их санд. Аж ахуй цаа өчгөр сан. Энэ хүү нэг ижидээ нэг авдаа нэг сайхан шүлгэн таны хэмсэн гэдэг энэ маань ер нь гайг болчих гэж бодоод байгаа. Их уйлж үтсэн, бодож үтсэн. Хүний газар чинь Монголынхаа тухай бичгээр илүү гоё боддог юм шүү дээ. Би яг 60 хоног үтсэн. Сүжитний яваал миний эмигэд уйлсан. Тэрнийгээс атлаад тэгээд ээж одоо тэгээд бархандаа нэг шин ээжийнхээ өрт ороод ирээд дод шүү дээ. 40 хүрч ирсэн. Нэг шин ороод ээж аваач өчн удагс чаа ээж. Хай мөксгээ миний гоо наашир ээж тосогдоо юм уу хажууд ир живтэд байна гэдэг. Тэгээс үлдэн тэгээд бүднээс ээж юм чудаагүй гэдэг шиг ер нь үүд болсон. Тэгээд ээжийнхээ өрт ордог байж тэгэл боддог шүү дээ. Балхааны шалдаг манайгаар ижигээл гусгараад явж өгдөө гэлдэгдэг. Үйлдэх юм аа би. Их санд ээжийг өвгөн болохоор бүр их санаж байна. Би мөрөөддөг юм. Дотоотой хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй шахавтай. Дууны мөнхийн хлиш шиг миний чи дэрэгдэн лэвлээд жаргалтай гэж би залбирдаг юм. Манай ээж ярьдаг юм аа. Гөрөөзрийн ээж нь би энэ жоохон онцгой байх шиг байна. Тэгээд нэг тэр нэг морин тайлбарлал болчихгүй дээ гэд. Манай гэрлийн хүний ном бичиж байгаа юм. Би зүгээр бичээ бичлэх гэж байгаа. Хүүхдүүд загнаал байгаа. Тэр аягүй үзэгчид энэ хөрөх бах зүгээр энэ амьдралынхаа тухай ингийн юмнуудыг. Тэгээд тийш нэг Монголын урлагийн түүх болчихж байгаа юм л дээ. Тэгэхээр чин зэрэг тэр ирсэн тухай бичих хэл тэгээд тийм ингээ явчих шүү дээ. Ингээл баавуулаг сураа ах бидний тухай бичих хэл ингээ нэг юм бол. Тэгээд тэн дээр манай аагаа бичээ та би яш авчих таа гэдээ авцал да. Тийм юм болсон. Нөгөө нэг 1990-ад онд нэг яах ядарлаач нэг кино хийгээд. Тэгээ ингээд наадан болохоор нэг огшоод байдаг. Би тэр үеэр чи нөгөө зурагтын ажлыг хойшин тавьчихсан баггүй бүр 2-3 жил. Ийм явж зурагтын ажил хийж ирэхгүй. Сайхан энэ дэрийг хайрлаг ерөөсөө зогсооч. Зүгээр бас онол миний ажлыг хийгээд. Тэгээ хүмүүс ингээд наадан болохоор олон жил хийсэн чи ингээд 7 хөөдөлөө хадагт нэг их сумгаан дээр очлаа оргиод болдог. Тэгсэн чи ээж нөгөө мэдрэмжээрээ тэрийг мэддэг байхгүй. Би энэ таархан байсан те. Минийх одоо наадан болж байна морио тайлбарлан та гэхгүй юу. Тэгнэ ээж тэгнийг лээ. Ээж нь тэгвэл учир сууж байгаа түүгийнхээ тайлбарлахыг харъя гингүүд л чавчдээ би. Шадар сайд бол улсын наадмын комиссын дарга байдаг байхгүй юу. Би шадар сайд дээр гүйж орлоо. 5 цагт. Шадар сайд дээр гөрөөсөө юу би нэг таньс юм гоогсон юм аа. Энэ наадмаар ганцаанаас тайлбарлаж өгөөч гэж. Тэ би дагаал тайлбарлчих. Тэр дээд гурнаас нь ахгүй. Ямар хамаатай над тэр зэн. Уу одоо ингэж байх юм гэж чинь. Манай дарах өөр өглөө телевиз. Тэгээд тэгсэн чинь ээж одоо бүрээ одоо тэг. Зүгээр л одоо чи тэгэл бид нар тэрийг тайлбарлаа. Юун тэгвэл яриулдгийг. Гэхдээ бас ингэж байна шүү гэсэн байхгүй. Тэгээ маргааш нүчлээ. Азаргийнхнаас соёл нь явж ил байлаа. Би юм дагаа тайлбарлаад ороо нэрэл яг ингэж суугаал. Тэ? Нөгөөдгөө монтажлаа.
Сууж исэн чинь орж ирээл. Чи тайлбарлахгүй шамар гэдэг. Мэржил нэгтэй нөхдөд шүү дээ. Вэ ингэж яваа би гэсэн чи одоо ингэ наадан болохоор орж ирээл солиор болно. Хин энийг оруулах гэсэн юм дэр гэл. Тэгээ уйлаад гсэн шүү дээ. Зургатаас зургтын дэнжсэн. Уйлаад нөгөө жүжигчин дөрсрөн биш дээ. Дөрсөндөө дөрсөн битэр манайгт хүргэж өгөөд би өчрөг уйлаад тэгээд их тийм хэцүү. Ялангуяа тэр уран бүтээл фильмийг ээж нь хүлээх. Тэгээ ээжидээ тэрийг сонсгож чадахгүй байна. Тэгээд тэрий чинь тэгээ маргааш нь болохоор би яасан гэж жүжиг шиг өглөдөө юм сахар авчихгүй. Тэ? Миний хүн мориндоо явах гэж байна уу тийм ээ ажаа. Тэ? Тэгэл орж ирээ. Моринд яваад л сайхан байдаа тэргээ. Тэ? Бараг энэ зураг хинхвчиж байгаа юм яриад тэгээд ээжүүд мориндоо явж гэж бодоод ингээд нэг иймэрхүү тэгээд ичи гэдэг өөрөө тийм том ертөнц юм аа. Тэрс ямар сайн талбай дахин хэлдэг хүн өдөрт ижиг хийсэн удаа бодож бай гэж. Хүн бүхэн ижидээ хайртай тэр үл ахтхан агтай ижидээ хайртай бидний миний сэтгэл би өөрөө найрагч юм бол тийм мянган ижигээ хайрлаж байгаа хүний өмнөөс нь тий нэг хүн ч гэсэн нэрээ тийм болов энэ шүлэг юм. Би хамгийн сүүл бичсэн шүлэг бол миний бөөндөг миний ижээ зохиосон гэж залуу дуучид болж их сайхан дуулсан. Цэнгэрд нотаа хийсэн баг. Байна уу да. Миний ижээ бөөндөг зохиосон гэж. Үнэн миний ижээ зохиосон. Дэлхийд үл хийж зохиохгүй. Миний шүлгэнд үүдгийн миний ижээ өрөөнд буй айлгаан хүнээр залгаж байгаа өхрийн зэлнээ өвлөх гэж хүүхнээс зарж байгаагүй гэж. Хөөчин уул өргөж таныхаа ичийг хариулах урт хоолын бодлын тэнд дараатай яваа шүү. Ээжээ. Та хүүтэн гомдоогүй үстэй. Яг тэр зүгээр өөрийнхөө ээжийг бичнэ, өрөөлийн ээжийг бичнэ хамаагүй. Тийм шүлгүүд олон байж болно. Хүмүүст энерийн нэрхүүд нь хэрэг болж байвал болоо шүү дээ. Тийм үү, орчлонгийн нутагч гэж яав гэдэг. Тэгээд яг үр хаан тэгээд л одоо ингээл би бас ярьж илээсэл та. Хон одоо янаг үл ингээ битэр бол их ойрхон сэтгэл ойр байдаг хоёр. Тэр зургатаар л хоёлаа гарч байгаа болохоос ш. Одоо хүн юу гэж ойлгоно вэ? Манай гоётер чинь одоо энэ жил танилцсантайгаа 47 жил болж байна. 47 жил танилцж байна. 3 жилийн дараа 50 жил болох нэ. Чи яагаад тантайгаа ийм удаан жил амьдэрдэг сайн хүн бэ энэ гэж хүн бодох хэрэггүй. Заавал 40 50 жил хамт амьдэрсэн бол сайн гэрвэл 2 3 тэр яагаад энийг хийж байгаа юм бол шүү дээ. Би энийг шүү дээ яагаад хэлж байгаа би аминдаа хайртай байхгүй. Өөртөө хайртай байхгүй. Миний багнаас миний 16 насыг миний ижи аавыг мэдэх хүн миний хажууд байна гэдэг чинь хамгийн том завшаан байхгүй. Ярихад л те ээж тэгжүүлэх гэдэг мансаг төвч шүү дээ. Яг тийм. Тийм учраас нөгөө урт амьдрахаж утга тэрэндээ илүү акцент өгөөд орж үе хэлдэг. Тэгээд аваад байгаа ч удаа амьдрсэн билүү. Муусналтайгаар байж бодож ч тоос тийм ээ. Тийм ээ. Нөгөө тоглож байгаа шүү дээ. Тэр хүртэл байдэн шүү дээ юм. Чинийхээ хайр. Чинийхээ үнэн хоёрыг чамаас биш бусдаас л харин ухаарсан байвал яах вэ? За өөрөө ах та хоёр нь олон салбар төрж сорлоо, олон уран бүтээл хийлээ. Энийг одоо ер нь тэгээд нэг ингээд нэг зарим улсын гэдэг штэ нэг би штэ тэр болгондоо л хайртай гэдэг танд ер нь эрен бэлдэг дараалдаг. Гэхдээ би энийг хийчлээ гэж юу гэсэн нэг тийм хомгшдаг юу байна уу? Гэхдээ уран бүтээл хийж байгаа болохоор байна. Байна байлгүй яах юм. Тэгээ одоо би ч одоо намдаггүй шав 30-аад жүлэг тайзан дээр тавилаа. Надныг нас өдөржийн тоо жүжиг хийсэн. Жаргаагүй нар гэж. Би л тэрэндээ их дуртай байдаг. Одоо нас өдөрж гэдэг хүн ертөнцийн мөнгөс үзнээс хойш Монголоос анхудаа тэр хүний тоо жүжиг хийж байгаа. Анхудаа шуурд нас өдөрж нэг жүжиг байхгүй. Тэгэхээр тэр нь над дээр дохино гэдэг бас хувь гэж бодож байгаа байхгүй. Тэр их хүний тухай хэсүү юм бэ? Их юм уншсан. Хагас жилээр навцлсан. Тэгээд тэрэндээ их омшдог жүжигүүд их дуртай. Эрдэм номынхоо хүчээр энэ төрийг царайчлаад үзэлтэй. Би эх орон ард түмнийхээ төлөө оюун бэлгэж хилээснээс бус энэ мөнхөг төрөөс уухгүй. Аш доржийн насрал доржийн амьдрал уран бүтээлээ сэтгүүлсэн жаргаагүй нар хүүхэн эмгэн үлдэж жүжиг. Тэгээ одоо бол бас нэг тэгээд яг нас үдий болохоор зэрэг юм нэг л одоо л нэг химээр юм шиг болж шүү. Тэгж дуунуудаа бирэндийн тэрний илүү тэрэн дутуу гэх юм байхгүй. Бүгд нь л хайртай. Тэвиг цөөхөн дуу сүлүүд хийж байгаа юм. Дуу хийхин сондон болсон биш. Зүгээр болж игэл муу дуу хийхгүй байхын санаатай.
Гэхдээ тэгээ бас нэг дуу муугаа сонсож явах сайхан шүү. Нэг ойлгээд. Бас үзэгчид ингээд чагнаад энэ төр сууж яхах юм. За тэгвэл одоо та манай нэвтрүүлгийн төгсгөлд нэг өөрийнхөө одоо нэг галзуу сайхан уран бүтээлээс эзэнийхээс нь ч үеж болно. Бас нэг танаар бол одоо шүлэг хэлүүлэхгүй бол одоо манай үзэгчид бас сэтгэл дундор хоцрох нь бол одоо дамжиггүй. Тийм учраас би таныг нэг манай үзэгчид би зүгээр бодож ял л да өнөөдрийг ачтай юм нэг та нарыг дуудахаар бирсэн чинь би улсын эвлэг үйлдвэрт нь бодгөрөөсний одоо зүүдгээд энэ нэр жаахан өөрчлөгдөх баг. Энэ нөгөө шүлгүүлсэн маань энэ. Тэгэхээр энийг одоо хаанаас нь жигж унших вүлээ. Зүгээр ер нь үзэгчд унших сайн болно гэж би итгэж байгаа эндээ. Их сайхан болж байгаа гэж. Тэгээд би ингээд нөгөө номын их явж байгаа байхгүй юу? Тийм. Их тэгээ ингэсэн чинь одоо ер нь тарав хийх юм болох уу? Би нэг юм хийх үү? За тэг. Би номынхаа ихийг бэлдээд тэгээд ардын уран цагт бавгийн лавсран ардын уран цагт Балжирийн догмод хоёр урд талд нь энэ номны их хийж өгсөн байхгүй юу? За. Хэлж байгаа юм. Гэсэн Балжирийн догмод байгаа бүр энэ чагаа шүлэг болоод номон дээр гарсан юм. Ийм бичсэн байсан. За. Гөрөн улсын хилийн дэсийг салхи мэт болгож гүйгээд ирсэн мөр мэт гадаавян дээр зогсох гүн шөнийн зүүд мөтөө дэрэн дээр үрсэх гөрөөзрийн шүлэг адуу мэт амьтай. Дэлгэрхийн их хур жагварлын дөм мэт гөрөөзрийн шүлэг дэлхийн нөгөө бүрнээс үйж ирсэн хүлэг мэтүү тахмны хөлстэй эрхүний хитэн сахиур шалуун сахиус мэтүү явдаг эрдэн цогтын аваа хөгжин мэт хөгшигтэй гүйгээд ирсэн мөр мэтүүга давян дээр үрсэх гөрөөзрийн шүлэг адуу мэтүү тураа юмртай гэж би баярлаад байна. Энэ хүн өөрөө магтж битээ болгоо. Догмодгоо ингэж ихтлээд одоо болоод гэж бодоод байна шүү дээ. Энээс том шаг. Би бол урд нь хийх гэж байгаа байхгүй юу? Догмодгоо номд нь гарсан ба шүү дээ. Тэгээд би энийг бол урд нь байсан чи би уншуулсан юм да догмодгоо тагсан чинь унших сайхан юм байна. Би чи тэр миний тэр жилиг урд нь хийчих. Тэгэл болоо шүү дээ гэсэн байхгүй. Энэ зохиол тийм юм гэж атгаад яах вэ гэд. Би минийхээ сэтгэлд ойрхон байх л гоё юм да. Би бол одоо сайхан нэвтрүүлэг би бас үзсэн хэдэн дугаарыг. Хоёрдугаар зүгээр 7000 үзэгчтэй хүмүүс ирэхэд өөрийнх нь маш хөндлөж хөтөж явдаг. Миний маш хайртай. Энэ Монголын суухан алдартай хөтлөгчийн нэг тэгээд бараа-бараандаа сайхан энэ Монголынхаа чаддаг хийж сайхан бай. За та надад бол одоо манай үзэгчдэд бүх сэтгэлээ удалсан учраас би бол одоо танд гарынхаа мэлгийг одоо ёстол ээжийн чин оронд ээж болж өгөх юм олж ядаад одоо тэгээд хайндаа одоо тэгээд гүрээ ах минь. За энэ манай нэвтрүүлгийн ивент итгэж Монс хүнсийн одоо дотор нь цэнэг байж байна, хожир шуурсан ус байж байна, дүржуудаг цай байна. За тэгээд гадуур нь чихрээр бүрдсэн ааруул ууж байгаа. За энэ ихнийх нь баярлах болоогүй. За би танд бас хүүхэд залуучуудад сургамжтай хэрэг болох болоогүй. Цэлэн гэрээс компани ямар үед ямар үгийг хэлэх вэ гэсэн одоо энэ ном тэдний өөрсдийнх нь номын редакцаас бол одоо номын хурд редакцаас хэвлэлэн гаргасан. Жишээлх юм бол одоо энэ хормос тэнгэрийг аргадахдаа бол одоо юу гэж хэлэх юм шинэ нутагт буугаад сэржин мөргөхдөө юу гэх юм гээд та чи одоо хэрэгтэй. хүн ер нь тэгэл сур дуустгүй юм гэлээ таны сураагүй үг хэллэг маш их үе шүү. Тийм учраас Цэлэн гэрээс компанийн бүр заавал танд өгөөрэй гэж өгүүлсэн шүү. За тэгжээд л одоо гүрээ ах маань одоо сар шин болох гэж байгаа тэрвээ бас нэг 3 өрөөнх юм хэрэглэхээр бол эхлээд энэ уконыг ууж агаарай. Элэг хамгаалагч дараа нь уугаарай. Энэ бол ерөөсөө элэгний чинь ганц юм ерөөсөө тийм учраас за нэг уутан дээж өгнө. Бас болоогүй. Би нэг жагуун шиг л байна. Тэнгэрийн шиг компани торт. Очоод сайхан өр хөвгтэйгээ ингээд хийгээд Тэнгэрийн шиг компани манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа. Бас хөлөн бөхчм. Тэгээ нөгөө хүн шугамраад байдаг шүү дээ. Гэдэг хөлөн бүдэлгтэй улсуудаа нэвтрүүлэг ингэж тэгэж ер нь үзэж байна. Манай баг хамт олныг дэмжиж байна. За тэгээ сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бажинымтай яриа боллоо.